цагдаагийн албанд орж ажиллах гэж байгаа бол хувийн арин шингаар биш тийм үү. Яг л төрийн хууль дүрм захирагтай ажиллах хэрэгтэй. Энэ бол Чингэлтэй дөрөвдөх цагдаагийн газрын 1-р хэлтс. Төрийн сүлд маань намайг хамгаалдаг учраас би цаанаасаа сүрж авахтай байдгаа гэж. Сайн байна уу ганцлагчээ? Сайн байна уу? Хүүхэд байхдаа би цагдаа болно гэж эмэгтэй хүүхэд хэлэхэд найзууд чинь яаж хүлээж авдаг байсан бэ? Цагдаагт дандаа ахнаар л хийдэг шүү дээ. Эмэгтэй цагдаа байдаггүй шүү дээ. Гэлтэйдэг гэсэн. Ахнаар л цагдаа. Тий, найзууд бол эмэгтэй найзуудыг ахнаар л цагдаа. Эрэгтэй найзууд нь болохоор эмэгтэй цагдаа байхгүй, эрэгтэй л цагдаа байдаг гэсэн. Цагдаа ихч байдаггүй юм гэдэг. Одоо ярих уу? За би 5 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагчдад сургуулийн орчинд үйлдэгч болшгүй гэмт хэрэг зөрчилс урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт орох гээд 50 дугаар сургалт дээр ирсэн байна. Игчин та бүхэнд өнөөдөр сургуулийн орчинд үйлдэгч болшгүй гэмт хэрэг зөрчилс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгөн заяа. Ер нь та цагдаагийн мэргэжлийг сонгож байгаа охтуудад хандаж юу гэж хэлмээр байна? Цагдаагийн мэргэжлийг сонгож байгаа өсвөр насны охтууд бол цагдаагийн албанд орж ажиллах гэж байгаа бол хувийн арин шингаар биш тийм үү. Яг л төрийн хууль дүрм захирагтай ажиллах хэрэгтэй. Тэгэхээр хувийн арин шин гэдэг юмыг ерөөсөд албан дээр цагдаагийн ажил мэргэжлэр огт гаргаж болохгүй. Тэгэхээр энэ талаар хүүхэд төлөвшөх хэрэгтэй. Хувь хүн болж хүмүүжиж энэ цагдаагийн албаагч болох хэрэгтэй гэж би боддог. Одоо цаашд яаж хүүхэд хамгаалагч нараа мэргэжлийн оролцсон удирдлагаар хангаад хязээ сургалтаа зохион байгуулалт тэдэртээ мэдээлэх үү. Тэгээд ямар байдлаар ажиллана, яаж ажлын дүгнэх үү гэдгийг ярилцах хэрэгтэй. Хариуцлага тооцоолохгүй тул яах вэ? Мондаг яс суртахуунтай авах тий. За бусдаа туслах. За нэгийгээ дээрлэхгүй байх тийм үү? За захим гадуурхал гэдэг. Цагдаагийн мэргэжлийг сонгосон хүн одоо их сургуульд орохоос өмнө өөртөө төлөвшүүлсэн байх ёстой зан төлөв яг юу гэдэм болов? За цагдаад орох гэж байгаа хүүхдүүд бол эхлээд сэтгэл зүгээ бэлдээ тий. Хүнээс үг сонсоо сурцсан байх хэрэгтэй. Хүний үгийг хүлээж аваад өөртөө шингээгээд авчих чадвартай байх ёстой болов уу гэж би бодож байна. Таны хувьд бол эмэгтэй хүн ингээд төрийн хувцсны цаана өөрийнхөө нинжин сэтгэлийг ингээд бас ингээд халахалцсан байдаг юм болов уу гэж боддог байхгүй. Тэгээд хүүхдтэй харьцдаг юм байлаа. Хүүхдийн асуудал хариуцдаг. Ажлаасаа нуугаад ингээд дарагшаа харж ойлаад нулимсаа арчижсэн үе байгаа юу? Одоо нөгөө нэг хүүхдтэй ямар нэгэн байдлаар тэгэл хүүхдтэй ингээл гэмтэр төртөж охирдог ч юм уу, хүүхд ямар нэгэн байдлаар хүүхд асуудал энэ миний дүү байсан бол яах вэ те? Тий, энэ одоо миний гэрдээ миний дүү байсан бол би яаж хандах уу гэдэг үүднээс ер нь би хүүхдэд тусалж те ямар нэгэн байдлаар хүүхдийг тухайн хэрэгтэй байгууллагт нь холбоон туслах арга эрт нь нэгтгэхийг боддог. Би хүүхдийг бол зөвхөн одоо энэ миний дүү шүү дээ те. Миний дүү шиг л хүүхэд байна. Миний дүү юм байсан бол би өнөөдөр яах вэ гэдэг үзгээс л хүүхдүүдтэй харьцдаг. Эцэн та нарт өнөөдөр сургуулийн орчинд гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх гэсэн сургалт орноо. За гэмт хэрэг гэж юу юм? Зөрчил гэж юу юм? Ямар хідээс хэдэн наснаас эрүүгээ хариуцлага хүлээдیں۔ Зөрчлийн дагуу ойр хэмжээ тооцоолдیں۔ Тийм үү? Та нар хэдэн настай вэ? 13-тай. За. Эмч хүний хувьд бол хайртай хүн хүнд өвчин тусцсан. Гэл тэрийг нь мэдгдэх бол нэлээд хэцүү байдаг байх гэж боддог байхгүй. Тэгвэл цагдаа хүний хувьд хайртай хүүхдийг ч юм уу, хайртай аавыг нь, ахыг нь, эхчийг нь, ээжийг нь ч юм уу гэмт хэрэг толбогдчихлоо гэд хэлэх ямар хөө байдаг вэ? Цагдаагийн албаагч нэ хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг учраас тэгэл хуулиндаа захирагтал нулимсаа чаасан залгаал тэгэл хэлнэ шүү дээ. Цагдаагийн ажлыг хийж явахдаа цагдаагийн одоо сургууль сурч явахдаа ч юм уу мөрөөдлөөсөө одоо эргэлзээд шантрах үе байсан уу? Би ер нь цагдаагийн ажлыг заавал хийх ёстой юм уу? Энэ надад ер нь зохих юм уу гэж ер нь бодох үе хэр байсан бэ? Нэг одоо шантраад сэтгэлээр унаад байсан үе байхгүй л угаасаа хүний амьдрал ингээл угаасаа л эрэг сөрөг бүхэл юм ингээл өдөр тутам тохиолдог. Тухайн үедээ нэгтэй энэ миний ажил юм тийм гэж яг өөрийнхөө ажлаас бол нэг стресс бухимдаа шантраад исэн зүйл бол байхгүй. Ягаад гэвэл энэ миний ажил би энэ мэргэжлийг сонгосон учраас энэ ажлынхаа үр дүнг үзэх ёстой гэдэг үүднээс би ажиллаа гэдэг гэсэн. Таасаа хэлж чинь цагдаа хүн үг дааж энэ тэргүүнд сурах ёстой гэж чинь их сургуульд орохоос өмнө. Ер нь сургуульдаа багш нартай загнуулаад ч юм уу эсвэл ингээ ажил дээр гарсан байна дарагтаа загнуулаад яа бүр ингээл бүр хэцүү байдалд ороод тий гээд уйлмаарч юм шиг үе хэр болж исэн бэ? Тэгтээ хүн ер нь ингээд
хүнд ингээд загнуулснаар амар сайн өвгтэй асуур төлөвштэй лээ. Би бол амар их загнуулдаг гэсэн бүр ингээд Багтаа юу? араас тий үгүй ингээд цагдаад анх цагдаад орчвол байнгын загнаа дарагдаа загнал энэ ч болохгүй тэр чин болохгүй юм гэл. Тэгэл тэр болгоно хоримтлагсаар бол миний хувьд айгүй их тийм хатуужл болоо тий хүний үгийг дааж зураад хүнээс үг сонсож сурд юм бэл. Тэгэхээр бас тэр намайг загнажсэн дараа бас намайг их төлөвшүүлжсэн байхгүй ажлын байран дээр. За би ингээд нийтийн ерөнхий боловсролын 5 дугаар дунд сургууль дээр 8 дугаар ангийн сурагчдад сургуулийн орчинд үйлдвэрлэж болж гэмтэрүү зурсаас өрсөн сэргийлэх чиглэлээр сургалт авахар ирж байна. Хамгийн гол нь миний хийх ёстой ажил хүүхдийн их ашиг зөрчигдөхөөс өрсөн сэргийлж ажилладаг байгаа. За тань дээр нэг 15 настай, 16 настай ч юм нэг охин өрөөд ирлээ. Зөвлөгөө авъя ихчээ. Ганцлагч би уг нь бол цагтаа болох мөрөөдөлтэй. Би багасаа л ингээл зурагтаар цагтаа энэ нэрийг харах гоё байдаг. Надад энэ ажлын хэцүү бүрх нь өрөөсөө хамаагүй. Гэтэ манай гэрийнхэн намайг эмч бол гэдэг. Багш бол гэдэг ч юм уу. Тэгэд би одоо яах ёстой вэ? Гэрийнхнийгаа даах ёстой юу? Өөрийнхөө мөрөөдлийг даах ёстой юу? гэж суул та юу гэж зөвлөгөөх үү? Өсвөр насны хүүхдүүд тэгээд ямар ч хэсэн эцэг эхтэйгээ ямар шалтгааны болмоос чамааг эцэг эхтэн цагдаагийн албанд оруулахгүй гэд яагаад эмч болох гээд байгаа юм бэ? Шалтгаан нь юу юм бэ гэд би асуув. За тухайн хүүхд чинь тэгээд хэлсэн шүү дээ. Одоо манай дээж ав цагдаад дургуйч эсвэл те эсвэл манайх удам дамжи эмчи ч гэдэм үү те. Тэгэхээр ер нь одоо алийг нь сонгосод чи яагаад гэвэл чиний зам мөрөөр чи амьдрах байгаа болохоос эцэг их чи амьдрахгүй тийм болохоор сонголтоо өөрөө зөв хийх ёстой. Чи нийгэмд эзлэх байр суурь нь чиний нийгэм учраас чи сонголтоо зөв хийгээд өөрөө бодоод эцэг эхийнхээ зөвшөлтчний үндсэн дээр шийдвэр гаргаа. Гэхдээ эцэг эхчүүдийн жижиж буруу юм хэлдэг юм а гэдгийг л би хэллээ. Цагтаа болох байгаа хүмүүст ер нь яг ямар давуу тал үүсдэг ажил мэргэжлийн үед? Давуу тал нь гэвэл ер нь цагтаа болох байгаа хүн те зөв төлөвшдөг хүний үгийг сонсож хүлээж авч сурдаг тэгээд багаар ажиллах чадвартай болдог бие даасан болж төлөвшдөг байгаа цагдаагийн албаагчийн давуу тал. За ингээд цаг заваа гаргаж ирээд энэ удаагийн дугаарт маань ороод маш сайхан яриа өрнүүлсэн ганцлагчтай баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Дүүдээсэн сурлагын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Цагдаагийн албанд орж ажиллах гэж байгаа бол хувийн арга шингаар биш тийм үү. Яг л төрийн хууль дүрм захирагтай ажиллах хэрэгтэй. Энэ бол Чингэлтэй дөрөвдөх цагдаагийн газрын 1-р хэлц. Төрийн сүлж маань намайг хамгаалдаг учраас би цаанаасаа сүрж авахтай байдгаа л гэж.